Зохицуулах алба гэж албан ёсоор байгуулагдаад ажиллаж эхэлж байгаа. Энэ алба байгуулагдсанаас үүдэлтэйгээр амилгуудын хоорондын уялдаа холбоо эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа, хариуцж байгаа багуудтай тэр дундаа генетикийн хол лабораториудтай ингээд хамтарч ажилладаг энэ ажлууд идэвхжээ явж байна. Тэгээд энэ ажил маань хэдий шин тутам биш боловч шинэ эрх зүйн орчиндөө хэрхэн нийцэж гинүү, ажил үр дүн бол хэр байна вэ гэдгийг байнгын хорооноос танилцах зорилгоор өнөөдөр ажиллаж байна. Үндсэндээ 2-3 гол асуудал хөндөгдөж байна. За нэгт энэ лабораториудыг илүү өндөр түвшинд ажилуулах шаардлага гарч ирж байгаа юм. Яг гэвэл энэ эд эрхтнийх нь нийцэл нь болж гин үү, зохилолгоо нь таарж гин үү гэдгийг судалдаг лаборатори ганцхан нэгдүгээр эмнэлэг дээр байж байна. Гэтэл энэ лаборатори маань эрхтэн шилжүүлэх мэдцлийн ажиллагаанууд их явагдаад ирэхээр энийг таних тодруулах шаардлага их болж байгаа. Тэгэхээр тэр авдаг улсын төсвөөс тавьж өгдөг санхүү сая ярьж штэ 2010 онд манай лаборатори тавьдаг байсан санхүү 18 онд яг адилханаараа байна. Гэтэл эрхтэн шилжүүлдэг тоо маань 10 оног өнөөдрийг харьцуулах юм бол бүр хэд дахин нэмэгдчихсэн байна гэд. Энэ мэтлэн лабораторийн үйл ажиллагааг бид дэмжих зайлшгүй шаардлага нэг талдаа гарч ирж байна. Хоёрт нь юу гэдэг харьцангуй олон эмнэлгүүд эрхтэн шилжүүлэх шинэ орчин нөхцөлтэй уялдаад өөрсдөө эрхтэн шилжүүлэх хагалгаа хийх юм сонирхолтой болоод бас тийм мэрэгчлэнүүд ихтэй болж байна. Гэтэл энэ эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа зөвхөн эмч мэрэгчлэнүүдээр биш. Түүнийг дагсан маш том тоног төхөөрөмж лабораториуд хэрэгтэй болж байна. Тэгэхээр энийг сая эрхтэн шилжүүлэх багийн ахлагч Сэргэлэн багш хэлээд байна шүү дээ. Хэрвээ бид 2-3 эмнэлгийг зэрэгээр нь эрхтэн шилжүүлэх төв эмнэлэг болгоё гэж ажиллах юм уу? Улсын нэг том эрхтэн шилжүүлэх үндэсний том лабораторитой болох юм уу? Зарим эмнэлгүүдэд төрөлжүүлж авч явах юм уу гэдгээ их хурл засгийн газар бас нэг талдаа харахгүй зүгээр бүгд зэрэг хөгжих гээд байдаг. Гэтэл энэ зүгээр нэг бизнесийн байгууллагын өрсөлдөөнч гэдэг юм уу? Аль эсвэл төрийн байгууллага болгоны өөрсдийн сонирхол амбиц биш учраас энийг нэлээд өргөн хүрээнд бодлогоо гаргах нэлээд тодорхой болох юм зайлшгүй шаардлага байна гэж ингэж бас харагдаж байна. За гуравт нь бас эмч мэрэгчлэнүүдийг сургах, цаашаа хөгжүүлэх ажлыг бид нар бас эрх зүйн орчинд нээлттэй болгосон. Үүдлийн цусны чөмөгч гэдэг юм маш олон хагалгаа шинжилгээг хийх юм болцоог нээж өгсөн. Гэтэл энэ бүгдийгээ дагаад эмч мэрэгчлүүдэд сургах, тэгээд сургах зардлыг нь тодорхой улсын төсөв санхүү хөрөнгө дээр бас тавьж өгөхгүй энэ маань зүгээр хувь эмч нарын өөрсдөө зардлаа дагаад явдаг аль эсвэл эмнэлгийн удирдлагууд сая хэлж штэ. Мят ч гэдэг юм хувийн хвшлийн энэ байгууллагуудаас гуйлга хандив цөглүүлж явдаг. Энэ байдал бас тийм бодиттой биш байна гэд. Төгсгөлд нь мэдээж хэл мэдээлэл олон нийтийн хөтлөгчөнтэй холбоотойгоор доондын хуулийн нэг үндсэн том бүлэг эрхтэн шилжүүлэн суулгах албыг энэ эрүүл мэндийн хөгжлийн төвдөр байгуулсан. За энэ алба бол үйл ажиллагаанд ороод эхэлсэн байна. Энэ албаны гол үүрэг нь болохоор ерөөсөө тархины өвөлтэй донорыг олдцыг нэгэнт гарч байгаа тархины өвөлтэй донорыг олох. Тэгээд дээрэс нь энэ донороос авах эрхтний тоог нэмэгдүүлэх ийм л гол бүтцтэй. Тэгээд миний ойлгож байгаагаар энэ албанд хуулийн хүмүүс байгаа. За мөн IT-ийн хүмүүс байгаа. Энэ хүмүүс Монгол улсад хичнээн хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүлээгдэж байна. Хичнээн хүн бөөр, хичнээн хүн ясны чүмэг, хичнээн хүн нойр улчиргаа, хичнээн хүн зүрх гэдэг энэ хүмүүсийн бүх жагсаалтыг бэлэн байлгаж ээж гарч байгаа тэр тархины өвөлтэй донор нь яг хиндээ таарах нь аль хүнд нь тохирох нь гэдэг мэдээллийг бидэнд өгж биднийг холбох юм гүүр болж ажиллах хэрэгтэй юм байгууллага. Тэгээ нэгэнт энэ байгууллага байгуулагдсан болохоор мэдээж тархины өвөлтэй донор бол Монгол улсад гарнаа. Яг би энийг баталгаатай хэлээд байгаа юм гэхээр жилд 2200 орчим хүн зам тээврийн ослоор нас орж байна. За мөн 5000 гаруй хүн тархины харуулт, зүрхний шигдээсээр нас орж байна. Тэгээ энэ бүхэн чинь эднээс бид нар бүгдийг авч чаддгүй маа гэхэд бид 10%-ийг нь авахд Монгол улсын тархины өвөлтэй донорыг хангах хэмжээний юм тохиолдол байгаа. Тэгээд бид нар зөвхөн элэг бөөр тэгээд ясны чүмэг гэсэн 3 чиглэлээр эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа. Тархины өвөлтэй донор нэгэнт гараад ирвэл тэр элэг бөөрийн авахаас гадна нойр улчирхай, зүрх, арис, судас гэдэг маш их олон эрхтнийг нь авч ашиглаж өшөө олон хүний амийг аврах хэрэгтэй. Ер нь нэг тархины өвөлтэй донороос 8-аас 10 хүний амийг аврах тийм боломж байдаг. Тэгэхээр энийг ч гэсэн Монгол улс бас хэрэгжүүлэх талдаа явах хэрэгтэй. Учраас бид нар гол бэлтгээд байгаа ажил маань нэмээд нойр улчирхай, зүрх хоёр шилжүүлэн суулгах бэлтгэлийг хангах ийм ажиллагаанд л манай эмнэлэг орцсон явж байна.
За ер нь бол улсын их хурлаас бол нэлээд анхаарал тавьж биднэрт бол тусалж дэмжиж ажиллаж байгаа. Энд бол бид манай ер нь нийт монголчууд бол нэлээд маш их баяртайгаар хүлээж авсан донорын тухай бол маш чухал хувь боллоо гэдгийг ард иргэд бол ярьж байгаа. За тэгээ өнөөдөр бол эрүүл мэндийн хөгжлийн төвдөр улсын хурлын гишүүн ганцлагаар ахлуулсан улсын хурлын нийгмийн бодлого боловсрол санжлахууны байнгын хорооны хуулийн зөвлөхүүд ирж ажиллалаа. Тэгээ бид нар бол хийсэн ажлаа танилцуулаа, хийх ажлын талаар бас тавьж танилцуулаа, тулгамж байгаа асуудлуудаа ярьлаа, хоорондоо санал солилцлоо. Тэгээд энэ дээрээс бид нар бас тодорхой тохиролцоонуудад хүрсэн одоо энэ байнгын хороонд санал өгөхөөр боллоо. Эрүүл мэндийн яам маань бидүүдийн тавьсан саналуудыг бас нэлээд хүлээж аваад энэ дээр анхаарал тавьж ажиллахаар боллоо. Тэгээд энэ ажлууд маань цааш тийм биднүүдийн үйл хэрэгцэл бол нэлээд төхөнтэй болох байхаа гэсэн бодлоо. Одоо яг тодорхой ярих юм бол бид нар бол эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны 19 онд оруулах шаардлагатай тоног төхөөрөмж болон одоо хэрэгслүүдийн талаар юу өглөө төсөвт оруулах саналуудаа өгсөн. Тэрэн дээр бол байнгын хорооноос бол юу гэж юм гэхээр энэ бол зөвхөн танаа одоо төвийн одоо үйл ажиллагааны зардал шаардлагатай юмуд байна. Гэтэл одоо энэ зохицуулах албанаас эргэтэн шилжүүлэн суулгах эмнэлгүүдэд бас шаардлагатай байгаач гэдэг юм. Одоо ер нь тэднэрт одоо хэрэгцээтэй байгаа материал тоног төхөөрөмж төр ч гэсэн та нар энэ зохицуулах албанаас саналаа оруулж болно гэдэг энэ тэр нь бол энэ юу гэсэн үг вэ гэхээр бол энэ тоног төхөөрөмж эргээд манай зохицуулах албатай уялдаад хүн ардын эрүүл мэндийн төлөө ингэж ажиллах юмаа гэсэн санаагаар юм дэвшүүлж гаргуул энэ ажил бол урагшлаа гэсэн санааг ийм сайхан саналыг биднэрт одоо ганцлог гишүүн тавьсан баяртай. Тэгээд ер нь бол манай ганцлог гишүүн бол донорын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан залуу хөнгөд бол эрч хурцтай ажилласан манай хуулийн хуулийг боловсруулах одоо ажлын хэсэг бол их сайн ажилласны үр дүнд одоо энэ хуулийг батлуулж авсан маш их баяртай байна. Улсад бол Korean Organ Donation Agency, CONOS буюу Korean Network за би тав нэгдүгээр эмнэлэг дээр багуудын талаар болон хийсэн эмчилгээний ажлын талаар ерөнхийд нь тайлбарлая гэсэн бодолтой байна. За энэ бүгдээр хадгалж ер нь бол манай энэ бүх албууд эсвид эргэтэн шилжүүлж авч явж байна. Тэгэхээр бол манай албаны одоо хийх одоо чухал ажлуудыг мэдээж ингээд сургалт болон боломжтой мэдээллийг одоо цуглуулж авах эмнэлгүүдээр байгаа албан ирээдүйд бол орж хамрагдаж авах хаа гэсэн бодолтой байна. Ёстой зүйлсүүдийг заалтуудынхаа дагуу ажил үйл хэрэгнээс байгуулагдсан бид нар журмаа өөрсдөө манай албаны хүн тодорхой хэмжээгээр боловсруулаад өргөн барих бол одоо эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцуулах бодлого бэлдсэн байна. За 3 дахь том хэсэг бол энэ манай хуулийн нэлээд чухал хэсэг бол 13-ийн 2 дахь бол энэ журмын жисэн тэр үед бас за хас мэрэгчлэн маань аваад явах хэрэгтэй шүү. Яагаад гэвэл бас төрийн ажлыг бид ямар ч байсан алдахгүйгээр ажлыг чинь сайхан аваад явнаа гэж тав ажлын амжилт хүсье. Өнөөдөр уулзж байна. За цэцэг дараа бүхний өргөс олон жил хамтарч ажиллаж байгаа.